би Нямбаатарыг бол сайн ажилласан гэж дүгнэнэ. Тий. Бүх цаг үеийн түүхэнд Улаанбаатар хотын дарга гэх те бараг ямар хүн байдгийг ч мэдэгдэхгүй тийм хотын даргатай зөндөө байсан Монгол бас. Улаанбаатар хот. За тэгээд энэ дундаас бол хамгийн их өстой нэрэ хөрх юм хил ам нь адилхан уралдсан ч гэсэн хийх зүтгэл нь бас адилхан уралдаж байсныг бол хэлэх ёстой. Би бол тэрийг хаач хийнээс шахахгүй хэлнэ. Ингэснээр би Нямбаатарын трол ч юм уу те Нямбаатарын одоо юу чи би Монгол Ардын намын хүн биш надад тийм сонирхол авахгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Монгол Ардын намд би бүр баяр хүрмээр нь. Яагаад гэвэл энэ бол Монгол Ардын нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр одоо те өвдөг шороодох маш том эхлэлээ тавьсан. Яагаад гэвэл одоо улсын хурлаас те өөр бусад юмар одоо гíлт хомс болсон энэ үед те Улаанбаатар хотыг удирдах өнгөлж авч явж байгаагаар Нямбаатарын ажил бас үнэхээр бас тэднийг нэг бамбай халахвч нь болгохын боломж байсан. Тэгээд тэр хүнээ унуулаа. Тэгээд 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд маш хөвчлөлтэй болох юм гэсэн ийм мэдрэмжтэй байж байна.